Шалом, шалом, шалом. Америкийн баруун эргийн Вашингтон мужийн Сиэтл хотоос Америкийн зүүн эргийн Норт Каролайна мужийн Шарлотт хотод цугларсан сүнс нэгтэй, эзэн нэгтэй ахын дүүстэйгээ мэдчилж байна. Сиэтл хотын эзний хүсэл чуулганаас эзний алдарт чуулганы зохион байгуулж байгаа сэргэлтийн 2 дахь цуглаанд амжилтыг хүсэн мэдчилье. Би пастор Оюн Гэрэл байна. Тэгэд манай чуулган Америкт байдаг 20-д чуулгануудын доторх гарын 5 оронд багтах цөөн тооны Пентекост чуулгануудын нэгэ. Тэгэхээр бид нар та нарыг эндээс сүнсээрээ, сэтгэлээрээ, залбирлаараа дэмжиж сууж байгаа шүү гэдгээ мэдүүлэхээр таатай байна. Эзний хүсэл чуулган байгуулагдаад 7 жилийн нүрийг үдэж байна. Тэгээд одоо ахлах пастор маань амралттай байгаа, сабатикал авсан байгаа. Эзний дотор амарч байгаа. Тэгээд мэдчлэх үүргийг хүлээн аваад та нартай мэдчилж байгаа таатай байна. Өнгөрсөн оны 10 сард болсон сэргэлтийн цуглаанд ахлах пастор Мөнх Эрдэнэ маань пастор Энди Энжи нартай очиж үйлчилсэн байгаа. Тэгээд тэндээс галын дөлийг авчирч энд өөрийнхөө сүм чуулгантаас галыг бадраасан байгаа. Тэгэд олон хүмүүс маань ариун сүнсний баптизм өгч бэлэг авьяасуудыг хүлээн авч үйлчлэлт боссонд бид нараас маш их талархаж байгаа. Тэгээд тэрнээсээ уламжлалаас эдгэл чөлөөлтийн үйлчлэл тасралтгүй явагдаж үргэлжилсээр байгаа гэдгийг бас хуваалцахад таатай байна. Тэгээд сэргэлтийн цуглаандаа та нар амжилттай оролцож тэндээс та нар өөрсдийнхөө савны хэмжээгээр үнэхээр хутгаж авч тэндээс ариун сүнсний баптизм хүч бэлэг авьяасуудыг аваад өөрийнхөө орон нутгийн чуулган өөрийнхөө гэр бүлд очиж түгэх болтугай гэж бас ерөн залбирж байна эзэн. Эзний дотор үнэхээр тууштай явдаг, үргэлж цөхрөлтгүй явдаг тийм үйлчлэгчд болж бас болтугай гэж ерөн залбирж байна эзэн. Үнэхээр ариун сүнсний хүч чадал дотор сүнсний үгээр сатаныг тэмцэж нурааж чаддаг тийм үйлчлэгч болж бас болтугай гэж та нарыг бас ерөөж байна. Тэгэд эзэн та нартай хамт байгаа гэдэгт үнэхээр бид нар итгэж байна. Сэргэлтийн чуулганд амжилт хүсье. Тэгээд бид нар ч гэсэн эзний өдөр болгон сэргэлтийн өдөр байх болтугай гэж бас ерөн залбирдаг. Тэр ерөөлөө бас та нарт дамжуулж өгж байна. Бүгдээрээ цаашдаа үйлчлэх иш үзүүлгүүдийг энэ чуулганаас авах болтугай, бүгдээрээ иш үзүүлэгчид болон өсөх болтугай, ариун сүнсний бэлэг авьяасууд бүгдийг хүртэх болтугай гэж эзний нэрээр ерөөж байна. Сэргэлтийн цуглаанд нь амжилт хүсье. Бүгдээрээ галын дөлийг авч буцах болтугай. Shalom. Hello everyone. My name is Pastor Andy here at Lord's Will Church in Seattle. Back in October of 2024, I served in the first Pentecostal conference that was held in Charlotte, North Carolina. I went there to serve people, but I had an open heart for myself to receive what God had for me, which I didn't know. I learned that the important thing coming into this conference is to have an open heart to receive from God for what He has for each of us. And before the conference started, Dr. Yenjma decided to pray for everybody who was serving there, to fill us with the Holy Spirit. And I was filled with the Holy Spirit for 2 hours, lying there on the ground. And the conference had already started. And I got off the floor when the conference had already started, and had already begun, and people had already gathered. But what the Holy Spirit did was He poured Himself on the conference before the people came in. And He wants to do the same in this conference. God wants to pour out His Spirit to bring people into the freedom of Christ, to freedom from bondages, freedom in the Holy Spirit, to live out our purposes for the purposes of God in this world.
to bring the kingdom of heaven on earth. The kingdom of heaven is already here, and He wants us to be part of it. That means we need to heal from our past hurts, from our childhood, and our lives that we've led, and to be released from the bondages that our enemy, the evil ones, have kept us in captivity of. And also to receive the gift of the Holy Spirit to serve our families, our communities, our churches, and each other as brothers and sisters in Christ. And this is something I saw in the first conference back in October. It wasn't just pastors serving the people that are gathered, but the people who came having open heart to receive from the Holy Spirit, having received their gifts, started to serve one another. And I wish the same for this conference. And I wish the same when you go back to your own prospective churches, in your homes, in your cities. May God be with you. May God's face shine upon you, and may His strength go with you, and may He bless you in all the days of your life. God bless you. Сайн байцгаана уу? Миний нэрийг Анжи гэдэг. Би нодлон жил 10 сард Charlotte, North Carolina-гийн сэргэлтийн цуглаанд Мириа дээр үйлчилжсэн. Тэгээд тэр үедээ маш их эдгэрэл авлаа өөрөө. Доктор Янжмаа Батал пастор надаар залбирч би маш ариун сүнсээр дүүрч эдгэрлүүдийг авсан. Тэгээд чөлөөлтүүдийг авсан. Тэгээд маш их таатай байсан. Тэр үйлчлэлүүдэд бид нэр буцаж ирээд энэ ч төмдөрөө хэрэгжүүлсэн. Тэгээ маш олон юм сурч авлаа. Иш үзүүлгийг сурч авсан. Залбирахыг сурч авлаа. Тэгээ зүрхэн нээлттэй хүмүүстэй ажиллахад маш их таатай байсан. Тэгээ ариун сүнсийг хүлээж авах чадвартай хүмүүстэй ажиллахад бас маш их таатай байлаа. Тэгээд ариун сүнсийг үйлчилж байгаа хүмүүсээс суралцахад олон юмнууд суралцж авлаа. Одоо ч гэсэн тэднийг иржүүлж байна. Тэгээд миний гол сурч авсан юм бид нэр сэргэлтийнхаа сүүлчийн өдөр хотел рум дээр очиж аваад 12 хүмүүс цуглаж агаад бид нэр гэрчлэн авалцж ярьж агаад тэгээ би энд дагаад залбирсан. Тэгэхэд 12 хүмүүс бүгдээрээ ариун сүнснийхаа хэлийг авсан. Тэгээ бүр сүлүүгээ ариун сүнсний хэлээрээ дуулж чаддаг болсон. Тэгээ бүр би энэ дээр иш үзүүлгийг аваад ариун сүнсний хүч чадлыг хүмүүс хүлээж авч ясна. Тэгээ маш хүч чадалтайгаар гэр гэрлөө буцаж явж ясна. Тэр нь маш их таатай л. Одоо тэр хүч чадал нь одоо урсж байна. Тэр гал нь одоо болтол бидний дээр байна. Тэгээд очоод сүмийн чуулгануудыг боссон маш хүмүүс үйлчлэлтэйгээ орсон гэдгийг сонсоод бас их тааламжтай байсан. Тэгээ Батал пастаа дахин сэргэлтийн цуглаан хийж хаад маш их таатай байна. Баярлалаа. Тэгээд та нар зүрхэнэгээд Бурхны бэлгүүдийг хүлээж аваарай гэж хүсэж байна. Бурхан та нарт маш их гоё бэлгүүдийг бэлдсэн байгаа. Тэгээд чөлөөтэйгээр би энэ үйлчлээрэй гэж хүсэж байна. Тэгээд тэднийгээ чуулган руугаа буцаж авчаа гэр бүлдээ үйлчлээд, чуулгандаа үйлчлээд тэгээд маш их эрч хүчтэй яваарай гэж хүсэж байна. Тэгээд эзний ус чуулганаас та бүхэнд халуун тулаан мэдлэгийг хүргэж байна. Баярлалаа. Баяртай.